Та бол одоо ажлын гараагаа эхэлж байна. За одоо та бол энэ жилдээ нэг ийм бид нар хэлж штэ зарим хүний гарын авлага хүртэл хэвлүүлж гаргая гэж байгаа бол залуу багшид та нэг сэдв болгон дээр нэг 2 бодлого ядаж бичиж тавина шүү гэдэг энэ юмаа тавиад тэрийгэ бичээд 2 бодлого хичээл болгон дээрээс нэмээд гаргаад ирээд явцсан бол тэр багш бол бүтээлч сайн багш байна л гэдэг үгнээ. Ахмад орчлогтой багшиг бол бүр та гарын авлага гаргах нөгөө тэр нь 500 бодлоготой гарын авлага гаргах гэдэг шүү дээ 200 бодлоготой ч юм. Та энэ гарын авлага хийх байсан тэр яав гэдэг юм аа бид нар хэлдэг. Тэгэхээр өөрийн өөртөө үнэлэх тэгээд багшиг бид нар тэ 5 жил ажилласан багш, юун жил ажилласан багш гэдгийг бид нар тогтооцсон байдаг. Тэгэхээр яг та энэ үедээ та яг нэг ийм хэмжээ та одоо ийм зүйлийг хийх цаг үе болсон шүү. Та ингэ шүү гэдгийг хэлдэг юм байна. Тэгээд тэрэнд дүгнээд байна. Тэгээд энэ багш урамшуулал, шагнал энэ бол мундаг өсөлттэй сайн байлээ гэдэг бол өөрийн өөртөө харьцуулна. Тэгээд 2 жил ажилласан багш нь 3 дахь жилд ороход бид нар жил болгон гэрээгээ сонгоод намар хийдэг. Тэр үедээ хэлнэ. Багш болгон дээр нэг хүүхд болгон дээр сайн тал сул талыг бичсэн байдаг гэдэг шиг багш нар ингэж хичээд нэг тийм 300 уулзалт ярьдгүй маа гэд захирал тэрэн дээр яг хэлдэг менежертэйгээ цог сууж хагаад за багшаа танд бол одоо энэ жил бидний ийм хүлээлт байгаа шүү. Өнгөрсөн жил танд нэг ийм алдаа дутагдал гарсан шүү. Та өнгөрсөн жил энэ тал чинь сайн байсан шүү. Та энэ талаа орхигдуулсан шүү. Та энэ жил нэг англи хэлийг үзэх байгаа. Та нодлын амлаад хийгээгүй. Одоо энэ жил та англи хэлээ үзнэ. Тэгэхэд тул танд энэ нэг англи хэл дээр нэг ийм ном байгаа. Эннээс та нэг 50 бодлогыг орчуулж гаргаж ирж тавина шүү. Энэнийг ашиглая шүү гэдэг ч юм. Ингээд 3 дахь жил болоод ирвэл гадаад хэл дээр бодлого бодоод хараад оруулж ирж ингэж явах хэмжээнд нь авчдаг. Та эхний жил дунд сургуулиудаас та одоо ахлах руу орлоо. Ахлахад орж ирэхэд танд ийм асуудлууд гарна. Та одоо гадаадын Америкийн юм уу Японы тэр шалгалтуудын бодлогыг та энийг боддог болсон байна. Тэгхийн тулд танд энийг өглөө гэдгийг хичээлийн жилийн өмнө гэрээ хийх үедээ даалгавар маягаар та энэ жилдээ энийг багасгана. За би тантай нэгдүгээр улирлаар ахаад уулзахад та эннийхээ тэдэн хувийг явуулсан байгаараа. Гэт юм уу энэ юмаа хийгээд тэр даалгаваржуулаа үүргэжүүлээд ингээд бас яваад байдаг. Тэгээ хүлээлт бий болгодог. Ер нь бол хүнийг ер нь шахалттай жоох ингэж явуулж ижил бид нар үрдэн хүлээж авна. Түүнээс биш манай энэ багш сайн даа гэл нөгөө сайн шүү мундаг шүү та мундаг байгаа гоё шүү гэд ингэ яваад. Хүн болгонд тохирсон танд энэ жил танаас манай удирдлага хүүхдүүд танаас юу хүлээж өгнө гэдэг нь маш сайхан тодорхой болгож хэлж өгдөг. Тэгээд тэрэндээ хүрж ийн гэдгээр нь л тэр багшийн ажлын үнэлгээ гаргаж ирж байгаа. Түүнээс одоо 2 өөр багшийг харьцуулах биш. Өөрийн өөртөө нь харьцуулж. Тэгээд ингээд хэлээ та амлснаа нодлон биелүүлсэнгүү, энэ жил дахиад биелүүлсэнгүү. Одоо яах вэ багшаа? Та энэ янзаараа бол энэ сургуульд бас одоо ингээд цаашаа ажиллахад бас хүндрэл үүсэж шүү гэдгийг анхааруулдаг. Мэдээж хөдөлмөрийн гэрээ туслах хэмжээнд бол нэг янз бүрийн ноцтой зөрчил дутагдлууд энэ төр гэл байдаг. Гэтэ тэр болгон бол одоо сургууль болгонд ингээ байж идэг. Зүгээр багшаа ажил дээр өснө гэдэг нь ийм хүлээлт танаас байна шүү гэдэг хүлээлтийг хийчихэд та нэг ийм гаргаа шүү таны дүн ер нь ийм байгаа шүү та хүүхдүүдийгээ одоо сурлагынхаа амжилтыг нэг ийм хэмжээнд ахиулна шүү гэдэг юмнуудаа хэлж өгөөд зоригтой болгоод юм тавьчаад тэгээд хамгийн гол бас чухал юм бол багшийг хөгжөхөд далан дээр нь гараа тавиад сайн байгаа шүү гэдэг нэг амжилт гаргасан үед нь тэрийг марталгүй орж урамшуулж урмын үг хэлж олимпиадад орлоо гэж одоо фэйсбүүк их амралтсан шүү дээ. Би дүүргийн олимпиадад ороо шавнар маань юм авлаа би тийм авлаа өгвөл тиймний тэмцээнд оролцоод манай саксны баг инглээ ихтэн доор нь захирлыг хүлээж идэг байхгүй. Баяр хүргэе та нар мундаг байлаа ийм байлаа инглээ тэглээ видео бичлэгээ үзүүлдэр энэ төр ихэд үүж орж ирээд үзүүлж. Гэх маягийн хүнийг тэр яг цагийг олоод урамшуулад гээ явдаг. Тэгээд тэрний дараа багш нарын хурал болоход тэр гаргасан амжилтыг марталгүй яг тэр хурал дээр сайхан хилчээдэг. Тэгээд сургуулийн вебсайтаар тэр амжилт гаргасан багшийн юмнуудыг гаргаж ирж олон нийтэд сургууль багш өөрөө бичээд ахын тэр нэг ёс зүйд тохирохгүй шүү дээ. Сургууль нь магтжиг нь алдаршуулж гэж гаргаж өгөх энэ чинь багшийг урам зоригтой тэгээд өөрийгөө хөгжөхөд нэг нэмэртэй байдаг. Тэгээд жижиг гэлтгүй сайхан эерэг тийм гоё амжилт гарах юм бол тэгээд цаг тухай бүрдэнд өгүүлэн дэмжиж зохих ёсоор урамшуулж явах нэг зүйтэй байдаг.
Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн мастеруудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг одоо App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д тавтамжтай морил.